Сайн байцгаана уу? 14 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө нэг бодлын тухай ярилцахыг хүслээ. За, ер нь хүн альва зүйлд яг шунаад тажаагаад ирэх үедээ бурууддаг, алддаг. За, дээр одоо би яг өөрөө санаж ин л та нөгөө 2 дахь хүүхдээ төрүүлчихэд 100 кг-тэй байх үедээ бол би юу гэж боддог байсан бэ гэхээр ядаж нэг 10 кг-асаа дээр болчихъя гэж боддог байсан. За тэгээд 10 мэдээж хүүхдээ хөвгүүлээд ингээд төрсний дараа бол аяандаа нөгөө хаван идэр буугаад бол 10 кг бол хасчихсан. За тэгээд 90 кг-тай байх үедээ бол би дахиад юу гэж боддог байсан бэ гэхээр за дахиад нэг 10 кг хасаад нэг ядаж 80 болчихъя гэж боддог байсан. Тэгээд эхний жилдээ бол хүүхдээ хөвгүүлээд тэгж ингэж явсаар хагаад бол 80 болчихсон. За тэгээд 80 кг жинтэй ингээд би чинь нэлээд удаан явсан. Тэгээд 80 кг жин дээрээ бол байхдаа тэг яаж нэг одоо даал болох вэ гэж одоо бараг л мөрөөддөг байсан. Тэгээд даал болчихвол би одоо боолоо хангалттай 2 хүүхэд өрүүлсэн юм чинь за даал болтгүй маа гэхэд нэг ядаж 5 кг асчий гэдэг 75 болчихъя гэж тэгж боддог байсан. Тэгээд 70 нөгөө би чинь том хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтэй. Тэгээд бага хүүхэд маань ингээд жоохон 2-3 нас үрээ нөгөө хөдөлгөөнд ороод тэгээд тэр хоёрын хойноос ингэж хөөцөлдөж гүйж асарч явах маш их ажил байдаг. Тэгээд ялангуяа гадаадд хүний нутагт бол надад туслах нөгөө хүн байхгүй, ах トゥ хамаатан садаа ээж ааваасаа хол учраас ерөөсө бүх юмыг гардаж 100% өөрөө хийдэг. Тэгээд сэтгэл санаагаа сэргээгээд нэг гараад уулзчих тийм найз нөхөд ч ерөнхийдөө ховор тийм байсан учраас нөө төрсний дараах сэтгэл зүүн байдал маань бас тийм жоохон сайн байгаагүй. Тэгээд тийм байдалтай ингээд тэг өндөр жинтэй ингээ 2-3 жил ингээ явцсан. Тэгээ би ерөөсө 5 кг-аас чийл гэж мөрөөддөг байсан. Тэгтэл тэгээ дараа нь бол 5 кг-асаад 75 болсон. 2 хүүхдээ баг хүүгээ 3 нас хүрэх үед бол би 75 болсон. Тэгээд 75 болчоод нөгөө бараг л хөсөж мөрөөдөж исэн жин дээрээ ирсэн мөртлөө хүн ингээд ерөөсөө нөгөө сэтгэл нь хандгүй. Дахиад 5 кг асчих. Тэгтэл тэр 75 тэр чи 100-аас 75 ирсэн байгаа ч тэг хичнээн их юм туулж хичнээн их юм хийлээдээ. Тэрэндээ ингээд баярлаад талархаад сэтгэл ханаж болно доо. Тэгт чинь ерөөсөө тэгж ханахгүй. Тэгэл өөрийгөө нөгөө хүүхэд гаргаагүй жоохон октоодтай харьцуулаад эсвэл нөгөө монгол хүмүүс чинь ингээд нөгөө биерхүү ясархаг мөр тааз би ч өөрөө жоохон тийм биерхүү юмхтэй л дээ. Тэгээд тэг чин тэр нэг солонгос Япон, Хятад нэг юм жоохон октоодтай бараг тийм болох гол тийм юм шувуун чэйжтэй. Тэгээл нөгөө өөрийнхөө биеийг голоод ингээд идэг гэсэн. Тэгтэл тэр бол маш буруу байсан байгаа аахгүй. Тэгээл тэр 75-тай байх үедээ тэгээ яаж хийж байгаа л 70 болчихё одоо би нэрээ 70 болчихвол болоо гэж тэгж боддог байснаа бол одоо би ингээд санаж ин л та жилийн өмнө. Тэгтэл одоо би ингээд 70 болсон шүү дээ. Өмнөх 30 хоногийн челленж дээр би 70 болсон. Тэгсэн мөртлөө ингээд сэтгэл нь ханахгүй тий. Дахиад турна, дахиад гэл ингээд цаашаа дахиад ингэж байгаа байхгүй. Тэгэл би ингээд одоо өөрөөсөө асууж байгаа байхгүй чи Майка чи одоо ингээд хэдэн жил ер нь эмэгтэйчүүд мэдхэл ах бүх л эмэгтэйчүүд дандаа л одоо жингийн асуудал ярьж явдаг. Дандаа л одоо хизээ өөртөө сэтгэл ханаж гоё байгаагаа мэдэрч тий өөрийнхөө энэ эрүүл байгаа биедээ талархаад тэр ингэж сэтгэл ханамжтай тийм үеиг дүүрэн болохын бүр хизэж болохгүй тэгж явсаар хагаад ингээд гөгшрөөд өгөх штеп. Тэгтэл тэр хэдхэн жилийн өмнө л бичээстэй 70 болчихвол би нэрээ тэгээл болоо 70 болчих юмсан 5 кг хасчих юмсан ингээл боддог байсныгаа одоо ингээд 70 болцсон хойноо би ингээд мартцсан байх жишээтэй.
Тэгтэл би тэр их хүсэж мөрөөдөж исэн чин дээр өнөөдөр ингээ ирсэн байна. Тэгтэл одоо надад сэтгэл ханамж байна уу гэхэлэр дахиад илүү те өшөө дахиад илүүгээ дахиад 30 хоногийн челленж зарлцсан. Дахиад 5 кг маасна гэсэн явж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүм ингэж хит их шунахтай ингэх үедээ л буруудт юм байна. Одоо байгаадаа сэтгэл ханамжтай байж сурах ёстой юм байна гэд. Би өөртөө хэлж нэг. Тэг хүн ингээ эргээ санахлаар нэрээ хөөхтэй бичрэ 2-2 хүүхд төрүүлээд тэр 100 кг хэмжээтэй байсан үеэ ямар хүнд хэцүү үеүүдийг тууллаа да. Тэр үедээ өнөөдрийн энэ байгаа шигэ байхыг хүсдэг байсан штэ. Тэ? Тэгээд одоо тэр хүсдэг байсан зүйл дээрээ ингээд ирсэн байж штэ. Тэрийг чадцсан байж штэ. Тэгтэл яагаад сэтгэл ханамжтай байж чадахгүй байна? Тэгэхээр энэ сэтгэл ханамж гэдэг юм чинь тэр хүссэн бүхнээ авснараа ирдэг зүйл биш байгаа байхгүй. Энэ яг одоо байгаагаа хүлээн зөвшөөрөөд тэрэндээ тэр одоо энэ яг одоо байгаа бүх зүйлдээ талархаж чадсан хүнд л энэ сэтгэл ханамж гэдэг юм ирдэм байна. Тэг би бол одоо үнэхээр сэтгэл ханамжтай байна. Би 70 кг-тай л байхад ер нь болно гэж боддог байсан. Тэр 180 кг-тай байх үедээ би энэ жинг чинь бүр мөрөөддөг байсан, зүудэлдэг байсан, хүсдэг байсан, уйлдаг байсан. Тэгэж чадахгүй байсан. Тэгтэл одоо би ингээд 70 кг болчихсон тий. 2-2 хүүхэд төрүүлсэн мэдсэн ингээд шуугдцсан. Өшөө би чи хагалгаагаар төрсөн, хүндрэлтэй төрсөн. Тэгээ дээр нь одоо энэ аутизмтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөх сэтгэл зүйн хувьд ямар хүнд байдаг вэ гэдгийг би өөрөө мэднэ. Дээр нь ганц би ээжийн амьдралыг би өөрөө туулсан. Дээр нь хүний нутагт ганцаараа тэ айлын гэр орон олцсон ажлаа хийгээд тэр нэг хідэн төгрөг жорлон цэвэрлээд тэр нэг хідэн төгрөгөө өөр хүүхд рүүгээ явуулчих юмсан гэсэн тэр их хүний хүнд хэцүү тэр бүхнийг би өөрөө туулсан, даван туулсан. Тэгээд өнөөдрийн энэ би энэ амьдрал дээрээ ирсэн. Хангалттай шүү дээ. Би ямар их юм тууллаа, ямар их зүйлийг чадсан байна. Тэгээд одоо энэ өсөж мөрөөддөг байсан 70 кг хэмжээнд дээрээ ирсэн байна. Тийм учраас одоо миний сэтгэл ханамжтай байна. Одоо л би заавал тэгж бүр юм зөрчижсэн туранхай тийм юу солонгос хятадууд шиг юм шуун чэйжтэй угаасаа би болохгүй миний яс угаасаа тийм биш би төггөр дэвгэр юм цээж мөртэй би гой том таацтай ястай ясархаг эмхтэй. Тийм учраас би тэр угаасаа тийм жижигхэн ийм жоохон охточ шиг болохгүй болжж тийм юм бүтэц надад байхгүй. Тийм учраас би өөрийгөө тийм болгох гэж хүчлэх шаардлага надад байхгүй. Тэгэхээр одоо байгаа маань бол хангалттай. Би эрүүл байна, сайхан хүчтэй байна, хүч чадалтай тий дүүрэн байна. Тийм амар тарган зүйл бол ерөөсөө байхгүй. Тийм амар зөрчсөн туранхай зүйл бол байхгүй. Тэгээд ингээ сайхан хүчтэй, чадалтай, зоригтой, шийдэмгий, эрүүл байна гэдэг бол одоо би бол өөрийнхөө хамгийн сайн хувилбар дээр байна гэж өөрийгөө дүгнэж байна. Тийм учраас одоо би дараагийн одоо тий би одоо 14 хоног гэдэг чинь 31-ийн челленжийн таалд ирсэн байна. Тэгээ дараагийн челленжийнхаа 14 хоног дээр бол би жингээ барина. Яг энэ байгаадаа сэтгэл хангалуун байна. Тэ өшөө илүү гэж одоо ингэж өөрийгөө түлхдэг, туушилдаг, өөрийгөө одоо голдог тэр байдлыг тэр одоо зангаа ерөөсө зогсооно. За ингээд өөрөө одоо байгаадаа сэтгэл хангалуун байхад бол өөрийгөө дадуулнаа. Өдөр болгон сайхан талархал, өдөр болгон сайхан сэтгэл хангалуун байдал болж байгаа процесс үйл явдлыг байгаагаар сайхан хүлээн зөвшөөрөх. За илүү одоо ном бясалгал те номоо унших, ерөөл тавих энэ зүйл дээрээ анхаарна. За тэгээд дараагийн бичлэгүүдтэй минь хамтаагаарай. Та бүхэндээ ажил амьдралд нь
аз жаргал хүсье, амар амгалан хүсье. Тэгээ байгаадаа сэтгэл хангалуун одоо байгаад зүйлээ үнэлж үн цэнийг мэдэж талархаж сураарай гэж ерөөё. За баяртай. Маргааш уулзъя.